Bronner Brown, U.S. Army. Хааны эрэлт 2026 энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн хүрээнд эмэгтэйчүүд энх тайван аюулгүй байдал сургалтыг 4 дахь жилдээ зохион байгуулж байна. Тус сургалт нь нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн эмэгтэйчүүд энх тайван ба аюулгүй байдал сэдвт 13-25 дугаар тогтоол болон холбогдох бусад тогтоолуудын талаар онлын мэдлэг олгох оролцогчдыг энхийг сахиулах ажиллагааны гендерийн зөвлөхөөр бэлтгэх эмэгтэйчүүд энх тайван аюулгүй байдлын асуудлыг энхийг сахиулах ажиллагаанд үр нөлөөтэй хэрэгжүүлэх мэдлэг ур чадвар эзэмшүүлэх зорилготой юм а. Энэхүү сургалт нь онлайн болон дадлахын гэсэн хоёр үе шаттайгаар явагдаж байгаа бөгөөд онлайн сургалт 6 дугаар сарын 15-ны өдрөөс 19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод, дадлахын сургалт 6 дугаар сарын 21-ээс 7 дугаар сарын 2-ны өдрүүдэд зэвсэг түвшний сургалтын нэгдсэн төвийн Хээрийн сургуулийн байрлалд зохион байгуулагдана. Okay, so our role here at Миний би Америк нэгдсэн улсын энтгийг номхон далайн энхийг дэмжих ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцооны ахлах шинжээчээр ажилладаг. Манай багийнхан энхийг дэмжих ажиллагаанд оролцох үе шатын онлайн боловсролыг олгохоор Шинзланд, Филиппин багш нартаагаар энэхүү сургалтад оролцож байна. Бидний сургалтын гол агуулга бол энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх явцад тухайн улс орны эмэгтэйчүүд хүүхдүүдэд хэрхэн судалгаа шинжилгээний ажил явуулах талаар онлайн мэдлэг олгох зорилготой. of the population. Энэ удаагийн сургалтыг Монгол улс, Америк нэгдсэн улс, Канада улсын сургагч багш нар өдөрдөн явуулж байгаа бөгөөд 4 улсын 20 гаруй зэргийн албаагч хамрагдан оролцож байна. Энэ жилийн сургуулийн онцлог нь бидэд олон улсын сургууль болгон зохион байгуулагдж байгаа 4 улсын 8 багштайгаар зохион байгуулагдж байна. Онлайн хичээл маань 7 хоног үргэлжлээд дараагийн 14 хоног бидэд хааны эрэлт сургуулийн команд штабын сургууль, салаадын хээрийн сургуулиуд дээр дадлах хийн. Мөн бид 5 оролцогч байгаа. Салаадын хээрийн сургуулийн багшаар урдчлан бэлдсэн байгаа. Тэгэхээр эдгээр багш нар маань энэ жил салаадын хээрийн сургууль дээр цэгийн багш хийхээс гадна эмэгтэйчүүд энх тайван аюулгүй байдал сургуулийнхаа хичээлийг нэгтгэж заах юм а. За миний хувьд энэхүү сургалтанд 2 удаагаа оролцож байгаа. За энэхүү сургалтын өмнөх жилүүдийн агуулгын хүрээнд бол олон улсын хүмүүнлэгийн эрх зүй, за мөн зэвсгэрүүлэлтийн тухай хууль тогтоомжууд гэх мэтчлэн олон улсын эрх зүйн хүрээнд энэхүү сургалт маань явагддаг. За энэхүү сургалтанд хуулийн зөвлөхүүд маань хамрагдсанаар энхийг дэмжих ажиллагаанд хуулийн зөвлөхөөр үүрэг гүйцэтгэхэд маш том түлхэж болж өгдөг. Маш олон өргөн хүрээтэй мэдлэг мэдээлэл ойлголтуудыг хүлээж авдаг. Миний хувьд бас энэхүү сургалтанд хамрагдаад энхийг дэмжих ажиллагаанд цэргийн багт хуулийн зөвлөх албан тушаалд үүрэг гүйцэтгэжсэн. Тэгэхээр энэхүү сургалтаараа олж авсан мэдлэг мэдээлэл маань тухайн цаг үед үүрэг гүйцэтгэхэд надад маш их дэмжлэг болсон. Энэхүү эмэгтэйчүүд энх тайван аюулгүй байдал сургалт нь энхийг сахиулах ажиллагаанд гендерийн мэдрэмжтэй хандлагыг төлөвшүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, нэгдсэн үндэсний байгууллагын тогтоолуудын хэрэгжилтийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой сургалт юм а.